Орой мэнд хүргэе. Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. Сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс олж 43 хүн амнасаа алдаж 982 хүн гэмтэж чохирсны 87% нэмэгтэйчүүд байна. 2012 онд манай аймагт хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр ажиллаж эхэлсэн ба энэ оны 10 дугаар сарын байдлаар 112 хүчирхийлэлд өртсөн иргэн ирж тусламж зөвлөгөө авахын зэрэгцээ байрлаж хамгаалуулсан байна. Орхон аймгийн хэмжээнд он гарсаар эхний 9 сарын байдлаар нийт 473 эрүүгийн иргэд дугаар олгож мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулснаас 48% нь хөнгөн гэмт хэрэг байсан байна. Үүний 70 гаруй хувийг хүний амь, эрүүл мэндийн эсрэг эрүүгийн хуулийн бүлэгт хамаарах гэмт хэрэг эзлэж, эдгээрийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгүүд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн охид эмэгтэйчүүд өртөж, харин хүчирхийлэл үлдэгчдийн хувьд ихэнх нь хариуцлага хүлээдэггүй. Ямар нэгэн байдлаар гэмгүй хүмэд үлдэж хоцордог. Харин энэ байдлаас болж охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа хэн нэгэнд хэлэхээс айж имэдэг. Учир нь ямарваа байдлаар өөр бусдад хэлж тусламж ирсэн нь мэдэгдвэл өнөөх хүчирхийлэгч нь улам л түүнийг зовоно гэсэн сэтгэлийн шаналтай байдаг байна. Хүүд нь яаж хүлээж авдаг вэ гэхээр уурс уйдаа өөрийнхөө бухимдлыг зүгээр илэрхийлж ийн гэж ойлгодог. Илэрхийлэхдээ яаж илэрхийлж юм бэ гэхээр эхнэрийгээ маш янз бүрийн үгээр доромжлох. Одоо арчаагүй амтан, одоо хамгийн муу муха бүх үгийг хийлдэг тэр хүндтэй ямар нэгэн эрхтний одоо идэрхтний соогч юм уу те болохгүй байгаа бүх зүйлээр нь хийлдэг. Энэ тухайн хүнд яаж тусдаг вэ гэхлээр маш их айцыг бий болгодог. Өөртөө итгэлийг өггүй байдаг. Одоо жишээ нь би юу ч чадахгүй, би юу ч хийж чадахгүй те. Би одоо надад ямар ч боломж байхгүй. Би магадгүй хэн ч биш гэсэн тийм ойлголтыг тухайн хоригчд төрүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргийг бодвол гэр бүлийн орчинд үлдэгддэг, хайрладаг, дотны хүнээсээ хүчирхийллийг мэдэрдэг учраас бие махбодоос илүү сэтгэл зүйн хувьд дарамтанд орж, үүнээс улбаалan сэтгцийн өвчтөй болох, амиа хорлох, хүчирхийлэгчийг алах зэрэг эрсдэлтэй байдаг байна. Хоригчд маань хамгийн түрүүнд одоо эхний удаагийн ч юм уу те эхний жилийн ч юм уу хүчирхийллээ одоо нөгөө нөхөр маань засарч хуйлгуудээ ингэж жаад зөвхөн ууралсан үедээ л одоо надад ингээ хүчирхийллээ эсвэл бухимдсан үедээ болохоор л намайг ингэж домоо ойллээ ч юм уу те янз бүрийн үгээр доромжллоо гэд ингээд уучлаад төршөөгөөд ингээд өнгөрөөл идэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаад хандах нь ховор. Мөн энэ асуудал Монголын нийгэмд далд нуугдмал байдгаас үзэхэд чимээгүй хохирогчд буюу хүчирхийлэлд авсан эмэгтэйчүүдийн тоо дээр дурдсанаас ч илүү байгаа нь тодорхой. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувьд найз нөхөд хамаатан садандаа хэлж зөвлөгөө авдагч тэдний хувьд тийм ч оновчтой зөвлөгөө өгч чаддаггүй. Иймээс мэрэгжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байсан юм а. Дараагийн нэг шалтгаан нь болохоор хамаатан сад найз нөхдөсөө ичдэг. Одоо би ийм асуудалтай байна гэдгээс ичдэг. Тэгээд иймэрхүү байдлаараа маш удаан хугацаанд нууж явдаг. Тэгээд дараа нь болохоор нөгөө хүмүүстэй эргээд очиод хандхлаар хаана хандхаа мэдэхгүй байжгаад одоо эргээд найз нөхдөд ч юм уу эцэг ихтэй ч юм уу тэр хүмүүстэй ханддаг. Тэгээд тэр хүмүүстэй хандхлаар нөгөө хүмүүс нас яг тодорхой хэмжээний зөвлөгөө өгч бодитоогоор тусалж чаддаггүй. Одоо яах вэ? Нэг төр нэг хэсэг хугацаанд манад байгаад үз ч юм уу те эсвэл одоо наадхнасаа шууд сал гэдэг зөвлөгөө ч юм уу өгдөг. Тэгээ яг бодитоогоор туслах газраа хүмүүс маань мэддэггүй. Сүүлийн 3 жилд гэр бүлийн хүчирхийллээс олж 43 хүн амнасаа алдаж 982 хүн гэмтэж хохирсны 87% нь эмэгтэйчүүд байдаг байна. Орхон аймагт 2012 оноос эхлэн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр ажиллаж эхэлсэн. 2014 оны байдлаар тус хамгаалах байранд 150 иргэн, 2015 онд 84 иргэн хандаж байсан бол энэ оны 10 дугаар сарын байд 112 хүчирхийлэлд өртсөн иргэн ирж тусламж зөвлөгөө авахын зэрэгцээ байрлаж хамгаалуулсан байна. Амаад ирж үргэлжлүүлснээрээ хүмүүс нөгөө нэг зөвлөгөө авахар үнэтэй ч юм уу те айдаг. Манай болохоор ямар ч тийм үн төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг. Шаардлагатай үнэхээр шаардлагатай тохиолдолд байрлаад аюулгүй байдлаа хамгаалуулаад тэгээд тухайн хугацаанд асуудлаар шийдвэрлэж болдог. Гэр бүлийн хүчирхийлэлд баян ядуу, боловсралтай боловсралгүй, хөгшин залуу хинч өртөж болно. Дэлхийн хаанч гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил байсаар л байна. Харин үүний цаана хүүхдүүдийн сайн сайхан байдал алдагдаж, тэдний эрүүл мэнд боловсролд сөргөөр нөлөөлж байдаг. Харин хохирогч буюу эмэгтэйн хувьд бие махбодын гэмтэл авч сэтгэл санааны хямралд ороо зогсохгүй, ажлаа алдах, гэр оронгүй болох, найз нөхдөсөө холдож хүндрэх тохиолдол байсаар л байна.
Сэдэд компани чанаргүй гүйцэтгэсэн замын ажлын талаар бид иргэдийн саналын дагуу өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. За тус компани чанаргүй хийсэн ажлаа одоо хүртэл засварлаагүй байна. Аймгийн хот байгуулалт барилга захиалагчийн албанаас өгсөн мэдээллээр цаашид тус компанийг харж ихсаалтанд оруулж дахин тендер өгөхгүй байх талаар мэдээллээ. Баян улаан уд холбооны уулзрын авто замын ажил нийтдээ 50 сая төгрөгийн өртөгтэй. Манай сурвалжлах баг яг одоо Баянгийн уулзрын авто зам дээр ирсэн байна. Тэгэхээр энэ хэсэг зам бол чанаргүй гүйцэтгэсэн ажил гэж тооцогддог. Энэхүү замын ажлыг Сэцэд компани гүйцэтгсэн. За тус ажлын тендерийг 2014 онд зарласан. Сэцэд компани ажлыг хийж гүйцэтгэхээр авсан хэдий ч гэрээгээ хийгээгүй. За иймээс 2015 онд дахин тендер зарлаж уг ажлыг мөн Сэцэд компани авсан байна. Ингэхдээ хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар холбооны уулзрын замын ажлыг хийгээгүй. За мөн дээр нь ажлаа цаг хугацаанд эхлүүлээгүй учраас гүйцэтгэсэн ажил нь чанаргүй болсон байгаа. За ингээд 2016 оны туршид аймгийн хуулийн хэлцээс олон удаагийн албан бичиг шаардлагыг Сэцэд компанид хүргүүлсэн байдаг хэдий ч одоо хүртэл ямар нэгэн хариу шийдвэр гаргаагүй байгаамаа. За тэгвэл цаашид Сэцэд компани чанаргүй гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор ямар арга хэмжээ авах хийгээд за энэ тус хэсэг Баянгийн уулзрын нэвтрэл гэмтэлтэй замын ажлыг ойрын хугацаанд засварлах хэсгийг бид аймгийн хот байгуулалт барилга захиалагчийн албанаас тодруулж байна. Хуулийнхаа хүрээнд ярих юм бол боломж бол их муу. Яагаад тэгэхээр нөгөө орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил маань өөрөө барилгын тухай хуулиар тодорхой хугацаанд тухайн компани хариуцж явдаг. Хэрвээ тухайн компани технологийн буруугаас гэмтэл үүссэн байх юм бол тухайн компани өөрийн хөрөнгөөр засаж янзлах юм учиртай байдаг. Тэгэхээр цэцэтэл энийг янзлах боломжтой одоо хуулийн хүрээнд. Тэгэхээр одоо бид нэр хуулийн хэлцтэйгээ нийлээ яаж ийм гэхээр одоо энэ төв замын бид нэр урт цагааны үзүүрт хучлт хийсэн байгаа шүү дээ. Тэрнээс цаашхын бас нэг Улаанбаатарын компани авцсан одоо өнөө маргааш учиж магадгүй. Одоо энэ өнөөдөр маргааш нөгөөдөр гурвал биш дээ. Энэ өдөртөө нэмэх 5-аас дээш гараад өстой. Тэгээ энэ 3 өдөрт хучлт хийх магадaltaй байгаа. Хэрвээ хийчих юм бол энэ ажлын хүрээнд бол тэрийг хийчихнэ. За гарсан тодорхой хэмжээний зардал гарна шүү дээ. Тэр зардлаа бид нэр цэцтээс шүүхэд нэхэмжлээд тэгээ эргүүлж олж авах. Цаашид одоо иймэрхүү компаниудыг нөгөө хар чагсаалтанд оруулж дахиж тендер өгөхгүй байх тал дээр анхаарч ажиллана гэсэн ийм байр суурьтай. Өнгөрсөн жил 13 компани нэрийг харж ихсаалтанд оруулж худалдаа авах үйл ажиллагаанд оруулахгүй байх саналыг хот байгуулалт барилга захиалагчийн албанаас аймгийн засаг даргад хүргүүлсэн байдаг байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай аймаг авто замын бүтээн байгуулалтын ажилд их ихэнх хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг бөгөөд чанаргүй гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор эрх бүхий зөвлөх компаниар дүгнэлт гаргуулan ажиллаж байна. За дүгнэлтийг үндэслэн чанарын догдлуудыг жагсаалтаар бүх хийсэн компаниуд руу шаардлагаар хүргүүлжээ. Одоогийн байдлаар урт цагаанаас цааш Баянгийн уулзар хүрэх замын хучлтын ажлыг ойрын 2 хоногийн хугацаанд хийлгэхээр төлөвлөсөн. За хэрвээ энэ хугацаанд хийгдэхгүй бол он дамжин хийгдэх юм гэдгийг хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга даваа сүрэн ярьлаа. За энэ жилийн тухайд манай аймагт хуучин замуудыг сэргээн засварлах хучлтын ажил хийгдэж байна. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Сүүлийн 7 жилийн хугацаанд манай аймагт нийтдээ 66356 мод, 99933 бут цөөгийг 78 орчим иргэн 3210 аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор тарьсан байна. За манай аймаг 17000 га ойн сантай. За энэ нь Хүн амын тоотой харьцуулахад бага тоон үзүүлэлт юм байна. Монгол улсын хэмжээнд бүх нийтээр мод тарих өдрийг 7 дахь жилдээ 14 дахь удаага зохион байгууллаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд манай аймагт нийтдээ 66356 мод, 99933 бут цөөг таригдсан байна. Энэхүү ажилд нийтдээ 78 орчим иргэн 3200 гаруй аж ахуйн нэгж байгууллага хамрагдан оролцжээ. Энэ жилийн тухайд Сархиа уулын ойн төгөл Эрдэнэцэнгэлдэх хүрээлэнгийн хашааны дагуу Баян өндөр уулын хүрэн булгын яам их залуу баг зэрэг байршилд нийтдээ 4 төрлийн 759 ширхэг мод тарьсан байна. За бүхний тэр мод тарих өдрөөр бол бүх нийт тарааж ажилласан байгаа. За Эрдэнэ төлөвтэй хамтраад Сархиа уулын ойн төгөл Эрдэнэцэнгэлд хүрээлэнгийн хашааны дагуу за Баян өндөр уулын хүрэн булгын яам
их залуу багийн байрны дэргэд 4 цэгт нийтдээ 80 шометр хар шорооны нөөцийг бол бүрдүүлсэн. За ингээд бүх нийтээр моторх ажилд бол аймгийн хэмжээнд Сархиа уулын хойд ангид нэмэлтээр 400 ширхэг улаас модын хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлүүдтэй хамтраад тарьсан байгаа. За ачдын товцоод компани бол өөрсдийн нэрмжит төгөлийг бол шинээр бий болгож нийт 180 ширхэг улаас шарх хойсыг тарьсан. За Эрдэнэцэнгэл хүрээлэнгийн дэнч даалын хашааны дагуу Баяндөр сүмийн салтарын тамгын газар багуудын ажлын албатай хамтраад 3 төрлийн 152 ширхэг навчид мод. За манай байгууллагын нэрмжит ойн төгөл бас тэнд байдаг. За энэ дээр нийт улаас модыг тарьсан. Аймгийн сум дундын ой анги нь энэ жил 10 га газар дойжуулалт хийсэн. За цаашид Баяндөр ууланд мод тарьж ногооруулах гол ажил байгааг сум дундын ой ангийн мэргэжилтэн ярьлаа. Орхон аймаг бол нийт 17 мянган га газар ой сантай. Үүний Баяндөр сумн дээр бол 3100 ой сан. Тэгээ үлдсэн хувийн бол жаргалан сумн дээр бол эзэлдэг. Тэгээ одоо 14 мянган га гэсэн үг шүү дээ. Яг одоо хүн амынхаа одоо ертөнцийнхаа хүн амын хувьд бол их баг тоо тий. Тэгээд яг нь ертөнцтэй бол яг их том тоотой тий. Тэгтээ бидэд бол нэг ашиглах нөөц бол байхгүй. Тий одоо яг түлшний нөөц унан гэсэн бол тэгээд нэг жоохон багсаг байгаа. Тэгвэл бол Орхон аймагт бол баг одоо шинс байгаа. Тэгээд улаа гус гэл тий одоо яг юуны модны хувьд бол бүр бага л да тий. Одоо бусад одоо аймаг руу одоо ертөнцийн ч одоо тэгээ голцоо тэгэл одоо самар жимсэнд одоо өөр тийшэл одоо явж штэ одоо яг хоштой эрдэнэт яг хоштой байсан бол эрдэнэтээсээ л авна тий. Одоо өөр тийшээ явж иж л одоо самар жимсээ түүжл авч байна. Одоо эрдэнэтийн хувьд бол нөөц бол бага, дагалт баялаг бол маш бага. Манай аймагт шинэс улаас хус зэрэг цөөн нэр төрлийн мод ургадаг байна. За байгаль орчны байгууллагуудаас шинэ талбай дээр тарьц хийхээс илүүтэйгээр урд өмнөх жилүүдийн тарьсан мод бутыг арчлах, нүхэн тарилтыг сэргээх, эзэмжүүлэх чиглэлээр голлон ажиллаж байгаа юм байна. За манай аймгийн газар нутаг 80 мянга орчим га талбай бөгөөд үүний 20 орчим хувийг ойн сан эзэлдэг байна. Нийт ойн сангийн талбай 17792 га бөгөөд үүнээс ойтой талбай нь 16900 га талбай байдаг байна. Энэ онд орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 216 ажил хийгдсэн. Одоогийн байдлаар 57 ажил гүйцэтгэх шатанда явж байна. (2016) оны байдлаар хот байгуулалт барилга захиалагчийн албанаас орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар нийт 216 ажил хийгдсэн байна. Одоогийн байдлаар 57 ажил гүйцэтгэх шатанда явж байна. Үүнээс он дамжих магадaltaй буюу цаг агаар, гадна температур болон тодорхой шалтгааны улмаас маргаантай байгаа асуудлаас болоод гэрээний заасан хугацаанд дуусах боломжгүй 4 ажил байгааг хэлж байлаа. Жаргалан цуманд баригдаж байгаа 500 тонны байцаа хадгалах агуулгын барилгын ажил гүйцэтгэлийн хувьд ажил нь дууссан ч дотор тоноглолттой холбоотой зураг төслийн маргаанд асуудлаас болон он дамжих магадaltaйг хэлж байсан юм а. Үндсэн баян өндрийг Хантан гудамжтай холбоох 0852 км авцаамын ажил дээр суурийн ажлууд бол газар шорооны ажлууд бол хийгдэж байна. Яг гадна гарын температураас өөр тухайн компани маань бол ондоо бол багтааж өгнө гэсэн байгаа. Гэрээт хугацаа нь болохоор 9 сарын 26-наас 11 сарын 4-ний хооронд хийж дуусгаараа тухайн компани бол хийж дуусна гэж байгаа. Тэгээд яг гадна гарын цаг агаарттайгаа холбогдуулаад яг он дамжих магадaltaй гэж үзэж байна. За мөн байцааны 505 тонны барилгын ажил жаргалан цуманд баригдж байгаа барилга. Үндсэн барилга маань бол баригдсан. Дотор тоноглолттой холбоотой зураг төслийн маргаантай асуудал шалтгаалаад бас энэ барилга маань он дамжих магадaltaй. Эрдэнэ тусын уулзуураас Баян худалдааны төв хүртэлх авцаамын хуучин авцаамыг дахин шинээр асфальтлах ийм ажил байгаа. Улаанбаатарын компани авсан. Гадна гарын температур хэрвээ ойрын үед дулаахан байх юм бол бид нар бол тухайн гэрээт хугацаанд нь хийж дуусгахаар л ажиллаж байна.
Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын дийлэнхийг Улаанбаатар болон бусад гадны компаниуд хариуцан гүйцэтгэж байгаа талаар тодруулахад худалдаа авах ажиллагаанаас орж ирсэн буюу засаг даргын тамгын газраас ирсэн тухайн компанитай гэрээ хийж ажиллана уу гэсэн мэдээллийн хүрээнд гэрээ байгуулад зураг төслийн дагуу хяналт тавьж ажлыг хийх үүрэгтэй тухайн компани яаж хэрхэн орж ирсэн нь мэдэгдэхгүй гэдгийг хэлж байсан юм а. Манай аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 93% байгаа бөгөөд энэ 7 хоногт ургац хураалтын ажил дуусна гэдгийг аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. За харин цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan Ловон Манжингийн ургац хураалт хийгдээгүй төр хүлээгдэж байгаа юм байна. Аймгийн хэмжээнд 2 сумын 21 аж ахуйн нэгж байгууллага 600 гаруй айл өргөх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж 4401.5 га талбайд тариалалт хийсэн. За үүнээс үр тариа 3609 га, төмс 357, хүнсний ногоо 340 гад тус тариалсан. Тариалалтын дүнг өнгөрсөн онтой харьцуулахад Улаанбаатарын тариалалт мөн үеийн түвшинд байгаа бол төмс хүнсний ногооны тариалалт 80-аас 100 га буюу 25%-аар өссөн дүнтэй байна. За одоогийн байдлаар ургац хураалт 93% үргэлжилж байгааг аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. За аймгийн хэмжээнд нийт ургац хураалтууд нэг 93% явж байна. За үүнээс бид нэр үр тарианыхаа 95.9% хурааж аваад байна. Нийт 9370 тонн Улаанбаатар хурааж авсан. Гагийн маань ургац 27.2 центнер. За мөн нийт тариалсан одоо тижээлийнхаа бид нар 65% хурааж аваад байгаа. За гагийн ургац 35.6 центнер байгаа. За төмснийхөө нийт 90% хурааж аваад тийм. Үүн дээр бол 3278 тонн төмс хурааж авсан. Гагийн ургац 107 тоннтой. За хүнсний ногооны хувьд бид нар нийт хүнснийхээ ногооны 84% хураагаад байна. За гагийн ургац 105 центнер. Нийт хурааж авсан ургац нь бол 2968 тонн байна гэсэн байдлаар өнөөдөр мэдээ ирсэн байгаа. За энэ байдлаар ургац хураалт явах юм бол энэ 7 хоногт ургац хураалтын ажил дуусна. Гэхдээ цаг агаараас бас шалтгаалж байгаа багахан хэмжээний англиад орхисон Улаанбаатар мөн Ловон Манжингийн талбай ургац хураалт бол хийгдээгүй цаг агаарын байдлаас болж төр хүлээгдэж байна. Ургац хураалтын ажил энэ байдлаар үргэлжилбэл 2016-аас 2017 онд үр тарианаас аймгийн иргэцээний 40%, төмсний 75-аас 80, хүнсний ногооны 40-оос 50%-ийг хангах боломжтой гэж үзэж байна. За харин малчид 7800 тонн хадлан бэлтгэхээс 7858 тонн хадлан бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэх ажил 106% байна. Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Medifast төв эмнэлэг өндөлбөргөө үзлэх сургалт зөвлөгөөг зохион явуулах гэж байна. Үзэгчдээ мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулно. Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Medifast төв эмнэлэг дээр нүдний нарийн мэрэгжлийн эмчнэр нүдний эвэрлэгийн эмгэг, чихрийн шижингээс үүдэлтэй торлогийн эмгэгийн талаар Орхон аймгийн иргэдэд үн төлбөргүй үзлэг сургалт зөвлөгөө зохион явуулах гэж байна. Нулимс асгарч нүд их улайдаг, хараа муу, нүд өвддөг, гэрэл харахад гэлбах зэрэг завууртай, эвэрлэгийн эмгэгтэй хүмүүс чихрийн шижингийн өвчнөөр онцлогдоод 5 жил өнгөрсөн хүмүүсийг өдөрлөг сургалтанд хамрагдахыг урьж байна. Өдөрлөг 10 дугаар цэрийн 13-ны өдрийн 13 цагаас 17 цагийн хооронд Medifast төв эмнэлэг дээр зохион байгуулагдана. Сургалт зөвлөгөөнд хамрагдах үйлчлүүлэгчдийн тоо хязгаартай тул үзэгч та бүхэн 77 77 71 03 77 77 31 03 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой. Утсаар бүртгүүлсэн ихний 60 хүнд эмчийн үзлэг зөвлөгөө үн төлбөргүй юм а. Үзэгчдээ та бүхэнд 21 цагийн мэдээлэл хөтөлбөрөөр танилцууллаа. Маргааш өдрийн ажил үсэдд нь өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.